За iPhone дээр хэрхэн одоо хүүхдийнхээ утасны хэрэглээг хязгаарлах вэ? За дэлгэцэн дээр бол маш олон тоглоомууд харагдаж байна. За эхлээд settings руугаа ямарчсан ороод screen time-а дарна. Turn on screen time-а дараад за continue дарна. За ингээд хүүхдийн утас гэдгээ сонгочноо. За sit down time-ийн талаар бол дараа нь ярьцгаая. Одоо note наваад арчи. За одоо ингээд бидний одоо аль алийг хязгаарлах вэ гэдэг аппликейшнууд маань харагдаж байна. За аппликейшнууд маань гараад ирж байна. Тэгээд энэ дээр бол ямар аппликейшнуудын одоо хязгаарлаж өгмөр байгаа юм тийм тэрийг одоо өөрсдөө сонгочихно гэсэн үг. За хамгийн сүүлд нь болохоор мөн одоо ямар хугацаанд энэ аппликейшнуудыг одоо хэрэглэхийн гэдэг цагийг сонгоод өгчнөө. За тэгээд set app limit-д дарчна. За ингээ пассворд хийнэ. Тэгээд энэ пассвортаа бол эцэг эхчүүд зөвхөн өөрсдөө мэддэг байх шаардлагатай. За ингээ пассвортаа дахин давтан оруулна. За ингээд ер нь бол болчихж байна. За дараагийнх маань болохоор одоо application татахны хязгаар тавих байгаа. За мөн түрүүний пассвортаа хийгээд за content and privacy restriction-ыг on болгочихно. За iTunes and App Store purchases гэдэг дээр дарчин. За тэгээ installing apps те. За үүн дээрээ болохоор don't allow-ыг сонгоод өгчнө. За ингээ ерөнхийдөө одоо бидний хязгаар тавих зүйлүүд маань ер нь болчихж байгаа гэсэн. Түрүүний алгасан downtime хэдүүлээ одоо тохируулъя. За downtime нь бол ер нь утсыг одоо шөнийн тохиргоотой болгоод одоо аппликейшнуудаа тий мэдээллүүдээ ер нь бол идэвхгүй болгох байгаа. За ингээд on болгоод өчнө гэсэн үг. За түрүүний бидний хэлсэн одоо тоглоомнууд дээрээ аппликейшнууд дээрээ хязгаар тогтоох хэрхэн амжилттай болсон байна вэ гэдгийг харъя. За ингээд бүх тоглоомууд маань одоо time limit гэдэг гарч ирж байна. За ингээд бүх тоглоомууд маань ингээд орж болохгүй болсон байна. За ингээд ерөнхийдөө хүүхдүүдийнхээ хит их одоо ордог тий хит их одоо цагийг өнгөрүүлээд байдаг аппликейшн тэр зүйлүүдийг ингээ хязгаарлаад өгчих юм бол бас зэгчүүд болон өөр хүүхдүүд маань бас их зүгээр байдаг. Android утсан дээр одоо тэгвэл яаж бас хязгаар тогтоож болох боломжтой юм бэ гэдгийг харцгаая. За бүгдээрээ setting руугаа ороод за digital well-being сонгоод за dashboard сонгоно. За ингээ аппликейшнууд дээрээ бас хязгаарыг тогтоогоод цагийг ингээд сонгоод өгөх боломжтой байгаа. За утсаа шөнийн тохиолдолтой болгоё гэвэл одоо dashboard руугаа ороод wind down руугаа ороод мөн цагаа ингээд хэдээс хэд хүртэл одоо шөнийн тохиолдолтой байхын гэдгээ сонгоод өгөх нь байна. За одоо ингээд тоглоомн дээр яг тэдний цагийг л одоо зарцуулна гэд хугацаа заагаад өгсөн байгаа.
За ямар ч байсан одоо бүгдээрээ туршиж үзье. За ингээд нэг тавлан тоглох хугацаа одоо ингээд дууссан байна. За бидний одоо хийсэн тохиргоо маань амжилттай болсон байна. Дахин одоо ингээд тоглоом руугаа орж болохгүй. Тэ? За өнөөдрийн одоо тоглоом ашиглах хугацаа болсон байна.